Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Одоо 100 болцоотой холбоотой аршаа зөвлөлийн тусламж үйлчилгээний газрууд бол бүгдээрээ л бас нэмэлт байгуулалт заавал өндөр настай биш ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар солилцож яаж болно гэсэн. Аршаа зөвлөлийн тусламж үйлчилгээ. Аршаа зөвлөлч өөрөө нөхөн сэргээх одоо нөгөө уламжлалт тэгээд физиктэй нөхөн сэргээх хэмжлэг хоёр төрлөөр л явж байгаа шүү дээ аршаа зөвлөлч. Тэгээ айл нэгээрээ ч юм уу эсвэл хоёулангараа ч юм манайхтай гэрээ байгуулж байгаа байхгүй. Тэгээд яг гэрэт байгууллагууд нь манай нөгөө www.emd.gov.cg гэдэг вебсайт байна шүү дээ. Тэр вебсайтн дээр гэрэт байгууллага гэдэг доошгоо гэдэг тусламж үйлчилгээ болгоноор гараад ирнэ. Тэгээ аршаа соёлын тусламж үйлчилгээгээл орохоор одоогоор бол 45 аршаа соёлын гэрээ байгуулсан ажиллаж байгаа байхгүй. Тэн дээр бол нас хагалцахгүй гэсэн. Нас хагалцахгүй тэгээ заавал ахмадастай эсвэл заавал хүүхдч гэдэг юм тийм хязгаар байхгүй. Эрүүл мэндийн даатгал төлдөг даатгалагч л бол хөнгөлтөө идлээ тэгээд солиулж болно. Тэгээд тэн дээр болохоор эрүүл мэндийн даатгалын сангаас энэ төгрөг гарна. Иргэн хүнээс болохоор энэ төгрөгийг хариуцна гэдэг юм хоёр бүр хүснэгтлээд өгсөн байна тийм.